Hi guys, халуун байна. Hi. Энэ бичлэг бол амар сонирхолтой бичлэг guys заяа. Жигнэс маш их сонирхолтой бичлэг. Амар гоё том маш гоё газар маргааш явах гэж байгаа байхгүй юу? Тэгээ маргааш би өглөө 10-11 хүртэл очих хэрэгтэй болоод өглөө ингэж яаралтай гарах юм шиг яг тэгвэл өөрийгөө хамгийн хөөрхөн байх хэрэгтэй, хөөрхөн будах хэрэгтэй болоод тэгээд өмнө өдөр бичлэг ингэж эхэлж байгаа. Өмнө өдрөө юу вэ гэвэл guys заяа. Солонгосын хамгийн том дэлгүүр эдэж том дэлгүүр, том их дэлгүүр 백화점 Солонгосын translate guys. Солонгосын томоохон их дэлгүүрүүд байдэн штэ тий. Тэгээ тэрний 3 том дэлгүүр гэж байдیں۔ За ерөн хүмүүс бүх хүмүүс бидэг Солонгосын том департамент дэлгүүр юу вэ гэвэл 롯데 백화점, 현대 백화점, 신세계 백화점 гэж 3 байдаг аахгүй юу. 롯데, 현대, 신세계 гэдэг 3 department store байдیں۔ Тэрнээс 롯데 백화점 энэ удаа анх удаа өөр ингэж департамент тим юм хийж байгаа үзээ. 롯데 департаментоос анх удаа эс төлөөлөгч буюу ambassador сонгож шалгуулсан аахгүй юу. Тэгээ энэ миний солонгос үздэг одоо зүгээр нэртэй пэйжнүүд байдаг шүү дээ. Instagram дээр пэйж дээр гарцсан байсан юм. 롯데 백화점ын нэгдэх ambassador ингэж Куамнита гэтгцээс. Тэгээ амар зөндөө хүмүүс лайк дарсан байсан guys. Тэгээд би маргааш тийш явна. Тэгээ би тэнцсэн guys. Ер нь бол би одоо миний YouTube-ыг үздэг та нар манайх бол биднах хувцсны талын брендний ambassador-ыг хийжсэн аахгүй юу? Хувцсны талын 2 удаа хийжсэн заяа. Харуулъя. Тэгэхээр энэ 3 жилийн өмнө Holy No. 7 гэдэг бренднээс бас анх удаа ambassador soft-toes ингэж хайж ингээд тэг зургуулаа ингэж орж исэн. Амар хөрөн бас эндээс ийм юм өгчээс ахгүй юу? Та миний манай брендний ambassador хийжсэн шүү гэж ингэж ийм өгчээс. Хөрөн хаст. 2022 онд 7 сараас 3 сар хийсэн байна заяа. Тэгээ энэ удаа тэгэж хийхэд моделийн хүмүүс ерөн модель инфлюенсер ингэж хүүхдүүд эмэгтэй хүүхдүүдэд зургуулаа. Ингээд тим юм хийжсэн. Тэгээ хувцсны талын ambassador бол ингээд 7 хоногт нэг удаа ингээд мишон өгдөг байхгүй эсвэл шинэ хувцас гарч ирвэл энийг reels юм уу эсвэл контентээр тавиад өг ийм маягаар. Тэн бүгдэнд нь ингэж тааруулаа сайн хийсэн хүнд ийм ингэж юм өгнө. Одоо ийм мөнгө цүнг ийм дөө өгнө ч юм уу эсвэл бол те ийм ерөн тим байдیں۔ Тэгээ ерөө 2-3 жилийн өмнө энд нэг хийж агаад хамгийн сүүлд 2000 акайб гээд амар янзын бас хөөрхөн брэнд байдаг аахгүй юу. Жигнэс хөөрхөн гайсаа яг миний стил. Тэгээ тэр хувцас хүмүүсөө би далаач явж исэн. Ингээд дээш зөндөө явсан. Тэрнээс бас ambassador хайж ингээд тэнд би болцсон аахгүй юу. Тэгээ ер нь тийм газар болвол тийм гэж уудын шунагдаг. Уулзалт хийгээд уулзаад би ийм хүн тийм хүн гэж ярилдаг аахгүй юу. Зүгээр л анханаас интернетээр бичнэ. Би ингэж хийвэл ийм дүү хийн, тийм дүү биний юу ийм сайн тэ миний давуу тал ийм гэл хамаагүй ингэж бичтий. Тэгээ бичээд ерөө миний Instagram, эсвэл Facebook ч юм уу те YouTube ч юм уу аль нэг нь хараад сонготъё. Тэгээ тэрийг хийж агаад би анх удаа ийм том дэлгүүрийн ambassador-т хийж үзээхгүй зүгээр. Би өөрөө болно гэж бодоогүй guys. Жигнэсээ. Би тэгээ энийг яагаад хийж байгаа вэ гэвэл бүх юм миний YouTube-ыг үснээр манайхнаас болж байгаа guys. Жигнэсээ. Манайхан та нар намайг ингэж харж өгөөд жигнэсээ намайг харж өгсөнд би тэрнээс олж энийг хийж үзгөө. Яа тэгвэл энийг танилцуулвал тэ том энэ 롯데 백화점ыг та нарт танилцуулвал дараа гоё зөндөө мэдээлэл олнох гэж бодсаахгүй надад бол ерөн миний моделийн ажилд бол тийм нөлөөлтөхгүй шүү дээ энэ газар. Тэгсэн ч ерөө ингэж миний YouTube-ыг бодоод та нараас болж би 롯데 백화점 орж чадж байгаа шүү guys. I love you. Баярлж байгаа шүү. Та нараас болж байгаа. Жигнэсээ. Би өөрөө брендний модельч хийдэм мөртлөө заримдаа promoter гээд үзэсгэлэн дотор ажилладаг гэсэн шүү дээ тий. Ажилдаг ахгүй юу ерөө зөндөө брендний доотлол ажилтдаг. Өсчин ч сайн, өсний самны брэнд хэд оны өмнө яасан эсвэл Louis Vuitton дотор ч ажилласан. Хэд оны өмнө Prom гэдэг бас jewelry-ийн ажилтаар ингэж хэдэн хоног л ажилдаг. Тэгж ажиллажсэн ахгүй юу? Яг бол модель ажиллаж хизээ орж ирэх юм түүн гэж хүлээх хэрэгтэй ахгүй юу guys. Тэг хүлээхийн тунд би ийм тийм ажил хийдээ. Тэгэхэд яагаад бас тэгж бодсон гэвэл Hyundai гэдэг том их дэлгүүрт заяа.
нэг ажил хийжсэн. Нэг солонгос охинтой хамт ингээд юм яриа л ингээд зогсчихсэн. Зардаг. Энэ чиолын талын юм зардаг. Тэгээ ингээд хүн ирж ирвэл би ингээд танилцуулдаг. Энэ шүү, тийм шүү гэл те. Тэгээ юм зардаг ажил хийдэг ахгүй юу? Хийсэн ахгүй юу нэг удаа. Хийсэн чи амар инээдэнтэй заяа. Тэнд гэж тэр ингээд солонгос охинтой ингээд бичсэн чи. Тэг Монгол иш наашаа ирээд намайг ингээд таньдیں۔ Намайг танаа заяа. Би чиний YouTube-ийг үзтээ штэ гэд би тэндээс амар ингээд яаха мэдтгүү. Бодоогүй байсан чинь гинт ингэж тийм болоод тэгс юм уу те. Тэгчихсэн. Наа баярлаа. Тэр их тэгжээсэ. Энэ фрэнд руу ингэж би юмараа наад чинь чинийг хайж чаддгүй. Энэ том дэлгүүр үзэх юм юу байд юм ээ ингэж надад асуусан. Тэг би энийг гинт надаа ингэ санагтаад тэр их ч зүрэн тэгээд намайг дагаад үстэй юм чи. Гой мэдээлэл өгөх гоё штэ хоорондоо те. Тэгээд энийг пэйж дээр ингэж юм аудишн байгаа шүү л те. Пакажом дотор юм байгаа шүү гэхээр би зүгээр ингэж амархан штэ интернетээр хийх бол те. Зүгээр л би юм тийм биений сайн юм би юм стилтэй. Би чадна. Би жоохон трендтэй. Би трендтэй юм мөртлөө Монгол амар өөр байгаа штэ. Одоо солонгос хүмүүс харуул тийм л гэж би бол бодвол тэрийг чанга хэлдэг байхгүй. Тэг битсэн чи үн тэрнээс би шууд болоогүй гэж гарч ирнэ гэж утсан чи нэгтэх sorry материал нь энэ нь бол та ингэ болчихлоо. Шалгаруулсан одоо хоёр дахь аудишн өгөхөр ирэх хэвээр гэд Мёнгдонгд ир гэд хэдэн 2-3 хоногийн дараа илүү Мёнгдонгд ир гэд гинт. Тэг би юу ингэж аудишн өрлөх хэвээр юм уу? Би дээс орол жоохон ийм аудишн өгчээс болохос ер нь бол өгөөг удаж ш тэг аяас. Ягаад тэгвэл тэ прентний ингэж зураг даралтын хүмүүстэй бол хоорондоо л ингэж ярилцахаар очдөг гэж боддог болоод ингэж аудишн очоод ингэж суугаад би юм сайн байна уу намайг хин гэдэг ийм вебер хийж чаддгүй байхгүй юу guys. Тэ явах уу яах вэ гэж амар бодсоо уртлаа. За зөөе. Окей, let's go. Гэт явсан. Яваад өмнө би хувцсны брендний ерөө амбассадор юм хийхэд бол ерөн бүгдээрээ модельлийн талын хөвгт эсвэл инфлюенсер байсан шүү дээ. Энэ удаа очисон чинь дөрөөр нэг баг олж заяа. Нэг баг олоод цаг найд өглөөнөөс орой 6 хүртэл бүр ингэж өгч байгаа гинэ. Бүгдээр аудишн тэг амар зөндөө хүүхдүүд өгч байгаа байхгүй юу. Хүмүүс миний бодлоор 100 хэд 200 хэдэн хүүхдүүд өгч байгаа юм шиг санагдсан. Яагаад гэвэл дараа та одоо хэдэн хүнийг ингэж шалгуураад авах юм бэ гэдгсэн чинь 2 тооны хүн гэж тийм яриад байгаа байхгүй. Тийм бол 3 тооны хүмүүс байгаа юм байна ерөндөө гэж ингэж ганцаар бууж байгаа байхгүй юу. Тийгээд би очив. 2 цагт очисон чинь амар гоё ингээл том тийм тэр ингээл хүлээж игэнэ. Тэг дөрүл ингээд суусан. Дөрүл суусан миний хажуу талд нэг ах 2 ихчээсэн. Нэг ах нь амар инфлюенсер аахгүй юу. Яг зүгээр жинхэнэ инфлюенсер аахгүй юу. What's up гэл амар ингээл Австралид удаа амьдэрсэн байгаад солонгостойгоо гадаад хүмүүс заяа. Интервью хийдэг хүм. Солонгосын K-pop-ийн талаар интервью хийгээд тэгэнгээ K-pop-ийн хүмүүстэй уулзаал тэр мэрийг амар гоё тавьдаг амар том инфлюенсер байгаа хгүй TikTok, Instagram модель бол бишээс хоёр ихч бас тийм модель бишээс мөртлөө надад амар өөр локшори байгаа хгүй guys амар локшори байсан. Нэг их чинь ана үнсөө гинэ guys ана үнсөө тэг яриа өөр байгаа хгүй ярьж байгаа нь бүр ингэ амар өөр ингээл янзын ярьж байгаа хгүй. Би энэ том их дэлгүүр Солонгост энэ 3 том их дэлгүүр гэсэн та тэгээд энэ Родэ их дэлгүүр чи ер нь бол анх удаа ингэж амбассадор хийж байгаа шүү дээ гэхлээр амар ингээл мэдчихэж байгаа хгүй. Би бол энийг хэрэглэдэг тэрийг хэрэглэдэг би энэ сайн тэрийг сайн гэхлээр амар мэдчихэж байгаа. Би бол уг нь бол том их дэлгүүр хэрэглэдэг guys. Саярлаг үгүй ажиллахаар л явдаг болохоос те. Тэгэл тим нэг анаунсер ихч нөгөө ихч бол заяа солонгос ихч мөрлөө хүүхдтэй гинэ энэ нэгч инфлюенсер байсан. Тэг юуны инфлюенсерэ гэвэл ээж чаас хөөхөн болмоор байна гэсэн концептаар авч явдаг инфлюенсер байсан. Амар хөөхөн аастай тэр ч амар гоё концепт байгаа сте тэ. Ээж чаас хөөхөн болмоор гэсэн ээжийн талын мэдээлэл өгдөг солонгос инфлюенсер байгаа байхгүй. Амар. Би миний нүдэнд энэ 3 хүмүүс амар шиг амар ингээл ийм хүмүүс байгаа байхгүй юу. Тэг бүгд ингэ суусан. Дөрүлээ суугаад 3 хүн харсан. 2 үгтэй нэг ингэж аах гэл. 3 хүн харж байгаа байхгүй юу. Сайн уу. За бүгд жоохон ингэ товч ингэж танилцуулаарай гэл. За миний дуу ч одоо сонсол ийм дуу шүү дээ гэл. 안녕하세요 гэх тийм жаах чангаш биш зүгээр л 안녕하세요. Тэг өөр юу хэлгээд юу нь бас уг нь бол guys sorry. Уг нь бэлэгс тийм харь бэлдэг. Яг тэгвэл би зүгээр л
Мэдгүй. Тэгээд очиад тэгэл те өөрөө тайлцсан. Сайн байна уу? Би Солонгост модель ажилладаг. Тэгээ ерөө хувцсны талын модель хийдэг. Тэгээ би Монгол. Тэгээ биний YouTube болвол ерөн би манай Монгол хүмүүст Солонгосын талаар зөндөө танилцуулах дуртай, миний амьдралыг харуулах дуртай. Тийм. Яг юмд бол хэлж байгаа хгүй. Өөр энэс гой бүр худлаа те жоохон том омор хийх хэрэггүй хүмүүс намайг мэдж байгаа юм чи, намайг харж байгаа юм чи. Тэгээ би одоо YouTube-чаас ерөн бол хийдэг мэдэг гэсэн чи юу миний хажуу талд амар том инфлюенсер байгаа. Би энэ хүмүүсийн дунд юу ч биш байгаа хгүй. Чинээс амар нэртэй YouTube аахаас аахгүй. Тэг энэ хүмүүс за гэд тэг бүгдээр ингэж юм асууж байгаа хгүй тойрон. Энэ аудишн өгөөд ингээд дөрвөл ингээ мэдлээд гэртээ явахдаа ер нь бол би орох хэцүү байна гэж бодсон. Яг тэгвэл бүгдээр амар авьяастай гэхүү амар энержитэйсэн аахгүй. Би бол тийм энержитэй биш шүү дээ. Ер нь бол энэ видео дээр л амар энержитэй гардаг. Зинээс ер нь бол энержик байхгүй. Би амар удаан юм яриад байна тий. Тэгжсэн тэгээ болов гэж мэдээгүй. Тэгээ тэр хүмүүс надад юу асуусан вэ гэвэл ер нь тэр хүмүүсээс өөрийн тэр том дэлгүүрээ рекламтмаар байгаа хгүй тий. Рекламтмаар байгаа. Би ч энэ том их дэлгүүртэй хамтарч ажиллавал би рекламтд гэж бодож байгаа хоорондоо сайн л байгаа хгүй тий. Тэгээ энэ дотор орох юм бол би ингэж ambassador орох юм бол Рутегийн талын Руте Шинема гэж кино, Руте хотел гэж байна. Руте Tower гэж байна. Амар зөнд байгаа байхгүй юу. Тэг тэрний талаар ингээд бүх юмыг хийж болох тийм боломжны талын юм байгаа гэсэн. Тэрээс ер амар гоё зөндөө их юм хийж болох боломжтой байсан. Тэгээ надад мессеж ирээд чи болсон. Халина болсон. Интернет ингээд линк өгөөд ийшээ өөрийнхөө зураг ингэж явуулаад ингэж бичээрэй. Тэгээд энэ линк руу орвол энэ KakaoTalk group байгаа шүү ийш ороорой. Аудишн өгөхөд надад тэгсэн аахгүй юу. Чи ингээ гэртэл ерөн зөндөө ингэж видео дард юм байна, рилс дард юм байна. Манай бол том дэлгүүр штэ. Тэр дотор даран гэвэл чи чадах уу гэ тэгнэ. Би энийг сонсоо би бүр болно гэж бодог аахгүй. Бүр би бүр хэцүү юм байна да гэж бодож байгаа аахгүй юу. Тэгээ би тэгтээ хэлсэн. Би гадуур дарж исэн, зөндөө дарж исэн. Яасан ч гэртээ дарах боломжтой. 80% ингэж гэртээ дарах боломжтой болоод би тэрийг зөндөө тавьдаг л болохоос би гадуур өөр Prentice намайг дуудаад ингэж pop-up store хийхэд би ингэж дарж очоод видео дардгаа. Тийм болоо зүгээр мүгээр тэгсэн. Уг нь бол гоё ярьсан мөртлөө. За хэцүү байх гэж бодсон байхгүй. Ер нь тийм байсан guys. Тэгээ амар гоё. Болон гэж болоог байсан чи болсон чи амар гоё байхгүй юу? Хамгийн чухал нь энэ видеога яагаад асуусан бэ? Яагаад асуусан бэ guys? Маргааш пальдэ шиг бүгдээр анх удаа уулзаад тэр өдөө том дэлгүүрийн дарганууд, том CEO-нууд бүр ирж мэрэл тим юм болно гинэ guys. Нээлтийн арга хэмжээнд оролцох гэж байна гинэ. Нээлтийн арга гэдэг юм уу? Пальдэ шигийг. Нээлтийн арга хэмжээ гинэ. Тийм болон гин. Болон гэж хэдэн оны өмнө 7 оны өмнө 2-7 оны өмнө хэлжсэн. Тэгээ тэрийг би анзаараагүй зааз. Окей. Гэлтээ тавьцсан байсан. Та нар мэдж байгаас те миний стилийг би амар casual ахгүй юу guys. Хараач те амар casual штэ. Би ингээл luxury гэдэг юм бол надад ер нь сайн байдаг байхгүй юу? Тэ? Luxury гэвэл юу вэ? Хүмүүс жилийн шинэ жил жоохон luxury гэж бодсон миний бодлоор те. Тэр биш бол ер нь luxury явах газар ч яг luxury-гоор тийм амар өмсөгч дуртай биш. Тэгсэн ч маргааш luxury хувц өмсгэнэ guys. Айгаад. Тэндээс болсон бүх инфлюенсер ч юм уу ингээд хүмүүстэй уулзаад танилцсан. Тэр дотор би ингэж нүдийг ингээл татах хэрэгтэй штэ guys тий. Солонгост модельээр ажиллаж гин гэсэн мөртлөө тий. Монгол хүн гэсэн мөртлөө хамгийн хөөрхөн явах хэрэгтэй штэ. Тэгээ бодож чинь тэрийг ингээ бодоод би өгөө өнгө мөнгөө зүгээр л зааз гэртээ юм байна гэж бодож байгаа байхгүй юу. Тэгсэн чинь маргааш шижиж өнөөдөр хар цагаан эсвэл бол шаргал gold стилээр өмсвөл гоё шүү. Luxury-гаар өмсвөл гоё шүү гэдэг ингээд өнгө мөнгө нь хэлжтэй. Тэгэхээр би бас ингээл яана гэдэг байгаа байхгүй юу. Яана guys. Ер нь тийм байна. Баяр хүргэе манайхан сүжийнхаа би та нарыг юу гэж бодох вэ? Манайхан баяр хүргэе. Танаас болоо би ингээд болсон шүү. Би та нар байгааг бол би юм хийгээчгүй. Бодоочгүй зүгээр л юу вэ? Fighting
Инфлюенсер юм шүү дээ. Fighting гэдэгсэн. Та нараас олж би гоё боломжтой болчихлоо guys. Thank you. Тийм болоод бүр сайн гоё хийнэ. Маргааш янзын өмсөн. Одоо хүртэл бодож байна. Одоо хүртэл миний толгоонд ямар хувц гэж орж ирэхгүй байна. Би амар долёо. Маргааш ингэж зогсож болохгүй. Юу ингэж зогс. Цэмцэр те. Бас тэрийг оцаахгүй юу. Өмнө нь шинэ жил би ингээл хувцас танилцуулсан шүү дээ, тэ. Тэгэхээр цэнхэр өнгийн та нар санаж байна уу? Velvet цэнхэр өнгийн тэрийг би буцаагааг байхгүй юу. Тэрийг бол дараа яасан ч өмсөх юм шиг амар хөөхайсан. Тэрийг өмсгөж одсон чинь өнгийн өнөдөр хэлсэн шүү дээ. Хар цагаан gold гэдэг. Цэгэр болохгүй байхгүй юу. Тэгэхээр габи. Аль төрөө одоо миний энэ бичлэг тавихын өмнө Instagram ч юм уу ханд тавьсааж магадгүй л те. Дараагийн видео дээр маргааш өдрийг та нарт танилцуулъя. Окей? Дараагийн видео дээр уулзъя guys. Тэмжээрэй. Thank you. Bye. Баярлалаа. Өнөөдрийн хувцас ийм хөр хост. Ийм саарл хөөрхөн байгуу өмд. Тэгээд ийм хоёр цамцыг layer тийц. Саарл лемон өнгө ингээд бэж лемон өнгө ингээд layer тийц. Тэгээ өмнө далаад манай найз авч өгсөн. Маргааш өглөө тэр хотелд очоод гоё кос ёри идэг амар гоё хоол мол идэж бичиж тэгнэ гин. Тэгээ өглөө өдөр дуусаад арай бас манай хайрт далаа хамцаг явсан найзны нэгний төрс өдөр болоод тэнд тэмдэглэхээр явна. Дараагийн видео дээр уулзъя guys. Bye.